За богино хугацаанд энэ антибиотикийн хэрэглэнээс болоод бичил орчин алдагдж байгаа. Тэр манай Монголын хувьд илүү онцолж хэлье гэвэл би одоо хүүхдийн гэцний бичил орчин тий. Тэгэнгүүт энэ 1000 хоногт антибиотикийг огт хэрэглэхгүй гэдэг ийм удирдамжаар заасан байж байгаа. Гэтэл одоо бидний хамгийн санаа зовоод байгаа зүйл те эхний 1000 хоног байтугай төрөөд хэдэн сартаагаас вирусын халдвар, бактерийн халдвар гэл одоо өвлийн 3 сард бол те хүүхдүүд хичнээн удаан антибиотик хэрэглэдэг билээ. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Амин чанар подкастын маань дараагийн дугаар яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. За бидний энэ удаагийн дугаарт нэгэн мундаг эмч бидэнтэй ярилцахаар ирсэн байгаа. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай үзэгчдэд зориулаад өөрийгөө товчхон танилцуулаад өгөхгүй юу? За сайн байна уу? Намайг Байгал гэдэг. Би Улаанбаатар сонготой аймагт ходоод элэгдсэний өвчин судлалын хэмжээр ажилладаг. Ер нь та яг одоо өөрийнхөө үндсэн мэрэгжлийн талаар арай нэг жоох ингээд дэлгэрэнгүй тайлбарлах юм бол гэх юм уу те. Яагаад одоо заавал ходоод тэр элэгцэс нойр булчирхай өвчлөл гэж яагаад одоо яг энэ мэрэгчлэр гэдэг талаас нь гэх юм уу? За ходоод элэг цөс нойр булчирхай гэдэг энэ эрхтнүүд нь хоол боловсруулахад бүгдээрээ хамт оролцдог. Одоо нэг нь юм дангаараа ажилладаг эрхтнүүд биш. Тэгэхээр ер нь хоол боловсруулах замын одоо өвчин судлалын хэмжээл тэр эрхтнүүдийг бөөнөр нь судалж ийж, багцаар нь судалж ийж энэ талын ингэгүүдийг зохицоор нэмжлэх боломжтой болдог л доо. Тэгээ манай орны хувьд бол одоо элэгний өвчлөл, ходоод гэцний өвчлөл, нойр булчирхай өвчлөл нэлээд өндөр учраас дээрэс нь энэ өвчлөлийн одоо тархалт улам нэмэгдээд байгаа учраас илүү энэ чиглэлийг сонирхож судалж ажиллаж байгаа. За сүүлийн үед яг монголчуудын одоо ер нь бол хооллолт те дээрэс нь идэж хэрглэж байгаа юм тэгээд яг амьдралын хөвшил эдэр ер нь жоохон хэцүү болчиход байгаа шүү дээ те. Яг энээс эхэлдэг үү? За ер нь одоо нөгөө хоол боловсруулах замын өвчлүүд мэдээж хүн амаар юу орж ийн гэдгээс хамаарч л үүсэж байгаа. Яг мэдээж нөлөөлөх бусад тий маш том хүчин шалтгаанууд байгаа. Гэхдээ гол суур шалтгаан нь ер нь хүн юу идээд байна уу? Яаж амраад байна? Яаж амьдраад байна гэдгээс л энэ хоол боловсруулах замын эмгэгүүд илүү хөөсөд иж болох юм а гэдгийг ер нь сүүлийн жилүүдэд судалсаар агаад илүү төлхөө энэ чиглэл рүүгээ хандаад байгаа байхгүй юу? Бусад шалтгаан хүчин зүйлүүд байсан ч гэсэн суур, хооллолт, амьдралын хэв маяг одоо харьцангуй одоо зөв байж чадах юм бол тэр бусад одоо хавдраар ч юм уу архаг хүчнүүдээр ч юм уу өвдөхгүй яж бас болох юм байна. Яагаад энэ өвчлүүд ихсээд байгаа юм бэ гэдгийг сүүлийн жилүүдэд одоо ангаа ухаан судлаад ерөнхийдөө ходоод гэцний орчинтой илүү холбож үзээд байгаа байхгүй юу. Тэгээд үзэхээр манай хоол боловсруулах замын эмгэгүүд гэцний орчноос угаасаа одоо тусгаарлагдаад ингээд явчихна гэсэн ойлголт байхгүй. Сүүлийн жилүүдэд учир шалтгаан олдохгүй тий шалтгаан тодорхойгүй гэдэг эмгэгүүд илүү их болчиход байгаа байхгүй. Бид нэр шалтгааныг нь олж чадахгүй. Тэр эмгэгүүдийн ер нь үндэс суурь нь гэцний орчин байж болох юм аа гэдэг тал дээр ерөнхийдөө анаа ухааны чиглэлийн сүүлийн судалгаанууд тэр чиглэл рүүгээ илүү хийгдээд харьцангуй нотлогдоод ингээд цаашид судлагдах байдлаар явж байгаа л да. За бичил орчин гэж сая дурддагчийн тий. Яг бичил орчин гэж яг юуг хэлээд байна тий. Хүмүүс бас ойлгохгүй ч магадгүй л тий бичил орчин гэдэг юм уу. За хүн ерөнхийдөө бичил орчин гэхээр бидний биед байрлаж биднийг одоо хамгаалж идэг ашигтай бактериудын тухай хэлээд байгаа гэсэн үг. Тэгээ хүн арьс, за хоол боловсруулах зам, шээс бэлгийн зам, тэгээ эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн зам гэдэг энэ бүх орчнууд ийм бичил орчин буюу ашигтай бактериуд байдгийн байна гэдгийг одоо ер нь нэлээд олон одоо хэдэн мянган жилийн өмнөөс судлаад бол нэхэлсэн тий. Тэгээ энэ орчин энэ бактериуд нь ерөнхийдөө хүний биед ойролцоогоор 1 трлн орчим тийм ашигтай бактериуд саяны замууд байдаг. Тэгээ эдгээрээс 80 орчим хувь нь гэцний орчинд байд юм байна. Тэгэнгүүт хүний хамгийн гол бичил орчин бүх одоо нөгөө бодисын солилцоог дэмжих, дархлааг дэмжихтэй хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх хамгийн гол орчин нь нарийнгэц, бүдэнгэц буюу хоол боловсруулах замд байд юм байна гэдэг нь одоо судалгаагаар батлагдсан. Тэгээ эдгээрийг зохицуулах байдлаар 23,000 орчим ген ингэж ажиллаж идэг юм байна. Энэ бактериуд нь ажилласнараа одоо хүний биед ийм нэг нөлөөллүүдийг гаргадаг юм байна. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд илүү энэ бичил орчин руу хандаад байгаа нь энийг бид нэр ингээд хэсэг тий одоо орхиод, мартаад дэмжгээ байгаад ингээд ирэнгүүт ер нь энэ архаг өвчлөлүүд илүү нэмэгдээд байгаа юм байна. Одоо энэ тал руугаа эргэж хандъя. Яавал энийг дэмжих юм бэ гэдэг талаар илүү судалгаа
шинжилгээ, эмчилгээнүүд ч гэсэн хийгдээд эхэлсэн байхгүй. Тэгэхээр ер нь одоо нөгөө хүнд байдаг ашигтай бактериуд за тэр дундаа хоол боловсруулах зам буюу нарийнгэц бүдүүн гэсэн 80 орчим хувь нь байж байдаг. Тэр орчныг бид нэр бичил орчин гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. Нэг ясандаа ингэж шүү дээ, тэ. Байх ёстой тэр тооноосоо багасаад ирэх юм бол одоо тэр бичил орчны үйл ажиллагаа алдагдаад байна гэж ойлгох юм шүү дээ, тэ. За ашигтай бактериуд маань ингээд судлаад үзэхээр судалгаа бичиж тэмдэглэснээр те яг яаж ажиллаад ийн вэ гэдгийг судлаад үзсэн чинь мэдээж гидсэнд байдаг. За гидсний нарийн гидсний эсүүд бүдүүн гидсний эсүүдээс өөрийнхөө нэмэлт биологийн дэх байцуудыг ялгаруулдаг. Тэндээсээ нөгөө биднэрт ямар нэгэн гаднаас халдвар орох ч юм уу те өвчин үүсгэх хүчин зүйлүүдийг бууруулах тархлааны эсүүдийг нэлээд сайн дэмжиж олшруулад ингэ явдаг юм байна. Давхар бидний биеийг хамгаалж идэг. За бактери болон бусад вирусын халдваруудаас хамгаалж идэг. За давхар одоо хавдрын эсүүд байсан ч гэсэн тэрний эсрэг байлдж идэг эсүүд болон биологийн дэх байцуудыг ялгаруулт юм байна гэдэг судалгаагаар батлагдсан байхгүй. Тэгэхээр энэ бидний тархлааны хамгийн гол суурь юм байна гэдэг нь одоо ер нь бол яг нэлээд олон судалгаануудаар батлагдаад ийм замаар дэмжигдэх юм байна гэдэг нь бол нотлогдсон зүйл гэсэн. Тэгэхээр энэ бичил орчин одоо доктортой байх одоо бичил орчин алдагдахаар бидний одоо энэ яриад байгаа халдварын гаралтай арга хөвчнүүд буюу элэгний хөвчлөлт те чихрийн шижин тархалалт за бусад одоо сүүлийн жилүүд илүү нэмэгдээд байгаа амьсгалын замын хөвчлөлүүд харшлын хөвчлөлүүд за сүүлийн жилүүдэд шалтгаан тодорхойгүй арсны эмгэгүүд бас маш их болсон те. За манай хоол босруулах талаас гэх юм бол гидсний эмгэгүүд аягүй болчиход байгаа байхгүй юу? Шалтгаан тодорхойгүй нэмэгдээд байгаа. Энэ эмгэгүүд энэ орчин алдагдахаар үүсэт байна гэдэг нь нотлогдоод за яагаад энэ орчин алдагдаад ийн вэ гэд ингээд судлаад үзэхээр богино хугацаанд бичил орчин бууруулдаг шалтгаанууд удаан хугацаанд бууруулдаг шалтгаанууд гэсэн ийм хоёр бүлэгт хуваагдах байгаа байхгүй шалтгаанууд нь. За богино хугацааны шалтгаан гэхээр эмийн хэрэглээ. Эмийн хэрэглээний дундаа антибиотикийн хэрэглээ орж ирэх байхгүй. Тэрийг одоо ер нь хүмүүс сүүлийн үед нэлээд мэддэг болоод тэ антибиотикийн хэрэглээний явцад бичил орчин дэмжих бэлтгэлүүдэд давхар хэрэгэлдэг ч юм уу хоол хүнсээрээ дэмждэг ч юм уу ийм болсон л байна л да. Тэгвэл антибиотикийн замбраагүй хэрэглээ гэдэг зүйл одоо ерөөсөө сүүлийн жилүүдийн судалгаа юмнуудаар ингээд харахаар ерөөсөө буухгүй л байгаа байхгүй юу. Тэндээс үүдэлтэй гидсний бичил орчин эсрэгээрээ алдагдаад тэрнээс гаралтай дараагийн өвчлөл үргэлжлэлийн асуудлууд байна гэдэг ийм зүйлийг бас анзаарахгүй явснаар ингээд дараагийн асуудлууд үүсчихнэ гэдэг. За богино хугацаанд энэ антибиотикийн хэрэглэнээс болоод бичил орчин алдагдаж байгаа. Тэр манай Монголын хувьд илүү онцолж хэлье гэвэл би одоо хүүхдийн гидсний бичил орчин тий хүүхэд төрөөд эхийн гидсэнд байхдаа төрөөд бүхний сүгээ идэхтэй тий тэгээд дараа нь хооллолт за тэр хооронд эцэг их гэр бүлийн хүмүүсийн амны бичил орчин гэрийн ахуйн бичил орчин тий гадаад орчны бичил орчин энэ зүйлүүдийг ингэж дамжиж өсөж томрох эхний 1000 хоног буюу 3 нас хүртлээр энэ зүйлүүд хэвийн ингээд дунд нь ямар нэг асуудал үүсэхгүй халдварууд авахгүй ингэж явж ээж одоо насанд хүрэгчдийн гидсэнд байдаг шиг яг ийм одоо нөгөө хамгаалах боломжтой бичил орчин гэж бүрлдэж тогтдог юм байна эхний 1000 хоногт гэж үздэг байхаар байхгүй юу. Тэгэнгүүт энэ 1000 хоногт антибиотикийг огт хэрэглэхгүй гэдэг ийм удирдамжаар заасан байж байгаа. Гэтэл одоо бидний хамгийн санаа зовоод байгаа зүйл те эхний 1000 хоног байтугай төрөөд хэдэн сартаагаас вирусын халдвар, бактерийн халдвар гэл одоо өвлийн 3 сард бол те хүүхдүүд хичнээн удаан антибиотик хэрэглэдэг үлээ. Тэгэнгүүт тэр үед антибиотикийн эхний 1000 хоногт антибиотик хэрэглэхээр нөгөө нэг өсөж ингэж олширж исэн тэр нэг одоо хамгаалах үйлчилгээтэй хэдэн төрлийн маш олон төрлийн бактериуд байгаа шүү дээ. Тэр бактериудаас үүсэж исэн зүйлүүд нь устдаад тэг хүүхдийн эхний 1000 хоногт яг антибиотикийг хэрэглэхээр тэр яг хэрэгтэй илүү гол одоо бактериуд нь ер нь бол устддаг. Эргэж нөхөн сэргийх боломж айгүй багтай гэж үздэг юм байна. Тэгэнгүүт эхний 1000 хоногийн антибиотикийн хэрэглэнээс үүдэлтэй тэр хүүхдүүдэд цаашид одоо нөгөө бага насндаа юм уу өсвөр насндаа уушигны нөгөө бактери өвчин, харшлын өвчин те тархалалт за хавдруудаас хүүхдийн хавдруудаас аюул болон болчиход байгаа шүү дээ. Энэ бүх зүйл энэс үүдэлтэй байж болох юм аа гэд одоо бичил орчны судалгаа сүүлийн жилүүдэд судлаад баталсан. Тэгэхээр бид нэр одоо антибиотикийн хэрэглэн дээр
хүүхдүүд дээрээ одоо яг Монголын нөхцөл хэцүүлтэй. Гэхдээ эхний 1000 хоногт хэрэглэхэд бичил орчинг заавал давхар дэмжээ. Тэ хоол, хүнс, нэмэлт бүтээгдэхүүнүүд тэ ингэж дэмжиж авахгүй л энэ маш их сөрөг үр дагавартай байх нэ. Магадгүй хүүхдүүдийн одоо энэ өвдөд байгаа өвчлөл одоо хавдрын өвчлөлж байж болж энэ бусад энэ ушигны одоо байнгын ханиалгадаг болсон хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. Бактериа өвч ийм их зүйлүүдийн их үүсвэрнээс болоод байна гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг дэмжиж анхаарай. Болвол антибиотик өгөхгүй бай гэдэг. Хүүхдүүдийн болохоор эхний 1000 хоногт хэрэглэхэд иргэн сэрэхгүй байх нь шүү дээ. Би саяхан ингээд хүүхдээ аваад одоо тэр дүүргийн имлэг дээр очлоо л доо. Тэнд одоо маш олон өвчтөе хүүхдүүд байна. Яаж юм гэсэн чинь ер нь бол яг нөгөө хавар болж байгаатай холбоотой хөрсний бохирдол байдаг юм, агарын бохирдол ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гүйлэгдэг, бөөлждөг тийм өвчтөе хүүхдүүд айгүй их байгаа байхгүй. Тэнд яаж юм гэнгүүт эмчнэр ерөнхийдөө л антибиотик бичээл өгöd байна л да. Маш хурдан хугацаанд дарж ирүүл болгохын тулд тэгээд юм бол ачаал литер нь маш их өссөн. Тэгэнгүүт тэр хүүхдүүд ер нь өөрийн ирэхгүйгээр одоо яг антибиотикийг тэр бага наснаасаа хэрэглээд эхэлж байна. Хамгийн гол нь антибиотик өглөө гэхэд яг хавсраад ямар имчилгээг хийвэл илүү зүгээр гэдэг юм бол. За ялцчгүй одоо энэ бол аюу тулгамдсан те гэр бүл болгонд л тулгамдж байгаа асуудал. Бусад одоо юу гэдгийг Монголоос бусад орнуудад аль болох нөгөө вирусын болон бактерийн хүндрэл үүсэх одоо нөгөө амьсгалын замын халдвар энэ ч юм уу эзний халдвараар илэрхэд хүндрэл үүсэх нөхцөл орчин бага учраас аль болох антибиотик хэрэглэхгүй. Тэ одоо бид нар олон улсын хурлууд дээр ижил мэрэгжлийн өөр орны хүмүүсээс тэ асууж хахад өгдөггүй хэрэгэлдэггүй. Гэтэл манай Монголын хувьд өгөхгүй болохоор хүндрээд шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө амьдарч байгаа орчин хүнсний байдал тэ ингээд юм учраас тэгэхээр хүссэн хүсээгүй бид нар одоо тэр ихний 1000 хоногт ч юм уу тэ хүүхдтэй цааш антибиотик өгөхгүй байж чадахгүй нэ. Тэгэхээр нэгдүгээрт эмчнэрт тэ эмчнэр илүү сонирхож судлаад аль антибиотик нь илүү гисний бичил орчингоос алдагдуулахгүй илүү юу энэ хүндээ хэрэгтэй хийж болох юм бэ гэдэг талаас нь сонгоосай гэж хэлмээр байна. Дараагийн юу эцэг эхчүүдэд болохоор ерөөсөө л бидний нөхцөл байдал юм учраас багаас нь бичил орчингийн дэмжээ. За тэр нь мэдээж хооллолтын асуудал орж ирнэ. Дээрээс нь одоо нэмэлт хүссэн үсээгүй юм байгаа учраас бид нар бол одоо хүүхдүүдэд нэмэлт бичил орчин дэмжих саплиментууд, эмнүүд гэдэг аюу олон болсон шүү дээ. Бичил орчин дэмжих яг ингээд боловсруулад гаргаад авсан бактериуд бас олон болсон учраас тэндээс аль зүгийг нь сонгож хэрэглээч гэд. За тэгээ яг зүгээр Монголд бол их судалгаа бол байхгүй. Тэгтээ харьцуулаад харж байхад те багаас нь харьцангуй ингээд нэг бичил орчин дэмжих хооллолттой эсвэл нэмэлт саплиментууд хэрэглэдэг хүүхдүүд халдвараар өвдөх эрсдэл нь арай бага, тоо нь арай бага, антибиотик хэрэглээ нь арай бага байх жишээ нэ. Тэгээд антибиотик хэрэглэж явах явцад мэдээж нөгөө дарангуйлагдах бичил орчнуудад дэмжих эмнүүдийг бол зайлшгүй эмчилгээний тунгаар бол хэрэглэнэ гэж бид нэр зөвлөнө. Хамт хэрэглээгүй хүмүүс за хамт хэрэгэлсэн хүүхдүүд гэдэг ингээ харьцуулахаар дараагийн өвчлөлд өртөх хугацаа тий дараагийн хүндрэлийн байдал хүртэл ялгаатай байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг харьцангуй одоо манай хүүхд эмчнэр бол зөвлөдөг болсон л да. Гэхдээ эцэг эхчүүд энийг үргэлжилж хэрэглэх ёстой, эдийн хугацаанд уух ёстой. Цаашид бид нар хоол хүнсээр энийг дэмжиж дараагийн алдвараас сэргийлэх ёстой ч юм уу тий. Ийм байдлыг бас ойлгохгүй бол одоо антибиотик хэрэглээ тэр хүүхдийн бичил орчин тэр хүүхд тархлаа суул юм уу хооллолт нь муу ах юм бол 6 сарын дараа сэргэж болох нь шүү тэр байхгүй. Тэр хооронд тэр хүүхэд хэдэн удаагийн халдвараар өвдөхийг бас хэлж мэдгүй. Тэгэхээр нөгөө эмчилгээний хугацаанд зайлшгүй нэмэлт эмийг эмчилгээний тунгаар ууя гэсэн бичил орчин дэмжих. Хажуугаар нь хооллолтын орон дэмжье. Цаашид одоо урьдчилан сэргийлэх тунгаар саплиментуудыг хэрэглэе. Хооллолтын орон дэмжье гэдэг нэг ийм л одоо зүйлийг л илүү хэлмээр л. Түүнээс уул нь бол тэ одоо боломж нөхцөл нь байдаг бол бид нар хүүхдүүдийнхаа ирээдүг цаашдын өвчлөл одоо хүнд өвчлөлүүдээ сэргийлэх гэвэл антибиотик хэрэглэхгүй л байх нь шүү дээ. Гэтэл бидний амьдарч байгаа нөхцөл орчин юм учраас одоо хэрэглэх шаардлага гарч ийн. Гэхдээ бидний практикаар харах юм бол багаас нь бичил орчингийн дэмжсэн хүүхдүүд өвчлөл бага байна. Ялцчгүй нөлөөлөд байна. Тэгэхээр энэ тал дээр анхаараач гэж зөвлөмөр байна. Монгол улс шиг Улаанбаатар хот шиг гэдэг юм уу те ийм амар хөрсний бохирдолтой дээрээс нь насны аюулгүй байдал бол ер нь харанга дэлгэцсэн асуудал шүү дээ. Ерөөсөө дотооддоо үйлдвэрлэл нь маш бага, ихэнх нь гаднаас хамааралтай тий. Ийм улсад бол ер нь бол ялангуяа бид нар тэр
бичил орчныг бол зайлшгүй дэмжиж ер нь бол энэ өвчлөлүүдтэй хотоодны янз янзын өвчлөлтөд тэмцэнэ гэсэн ойлголт байна тий. За том хүний антибиотикийн хэрэглээ тий томчууд бол ер нь бол өвчин туслал бол маш хурдан тэгэл захыг нэг аптекаас гүйж ороод нэг антибиотик бичүүлж байгаа л нөгөөдгөө уугаал. Тэрэн дээр ер нь яг ямар өвчлөлүүд асуудлууд үүсээд байна хотоодонд. Ер нь антибиотикийн замбараг хэрэглэн дээр үүсээд байгаа зүйл бол насан туршид яг мэдээж амьсгалын дээд замын халдвар. Дараагийн нэг том асуудал нь бөөр шийсний замын халдвар тий. Бөөрийн архаг урвслын сэдрэл ч юм уу тий эсвэл давсагны цочмог урвслууд илүү их байх гэдэг. Тэн дээр ингээд нөгөө тахилттай олон удаа ингээд үүсэнгүү дандаа антибиотик ойр ойрхон хэрэгэлсэн тохиолдлууд дээр харахаар нөгөө бичил орчим гэдэг юм маань бүр байхгүй болоод тэгээд дараагийн халдваруудаас сэргийлэх боломж нь бага. Дээрээс нь нэг юм нь юу вэ гэхээр хүний биед ашигтай, ашиггүй хоёр төрлийн бактериуд ялангуяа гидс шээсний замд байж идэг байхгүй. Тэгэнгүүт ашигтай бактериуд цөөрөд ирэхээр ашиггүй бактериуд олширноо гэдэг асуудал яригддаг. Тэгээ нөгөө ашиггүй бактериуд нь олон болвол тухайн газараа гаднаас шинэ халдвар авахгүй тухайн орчноосоо бид нэр өрөвсөдөж болох юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр насан туршидтэр илүү одоо нөгөө нэг юм шинж тэмдгийн хурданд арчээ ингэчээ тий гэд ийм антибиотикийн олон удаагийн давталттай ойрхон хэрэглээнүүд аягүй болчиход байгаа. Тэрнээ тэгээ сүүл рүүгээ нөгөө нэг орчин бүр алдагдаад эмгэг төрүүлэгч бактериуд нь олон болоод ингээд өрөвсөл үүсгэж байгааг ойлгохгүй нэмээд антибиотик хэрэглээд огт шинж тэмдэг дарагдахгүй аягүй архаг хувилбарлуу ороод орж ирж байгаа тохиолдлууд байгаа байхгүй. Тэр нь гидсний өрөвсөл төвчнүүд, бөөршээсний замын өрөвсөл төвчнүүдийн асуудал яригдана. Тэгэхээр бид нар одоо нөгөө тэр хүмүүсээрээ чиглүүлээд эсрэгээр антибиотикийг зогсооё. Ашигтай бактериудаа олон болгоё. Тэгжээж эндээс бид нар энэ шинж тэмдгийг илүү сайн дарах нэ, ахиж өвтгөөсөн сэргийлэх нэ гэдэг хувилбараар нь явж байгаа. За манай ходоодны өрөвсөл дээр нөгөө антибиотик хэрэглээ чи хеликобактерин дээр орж ирдэг. Энэ бол бүр аюул толгомцоо асуудал болчиход байгаа байхгүй юу? Олон удаагийн хэрэглээтэй одоо хеликобактериумыг амьдралынхаа туршид одоо насан туршнаас хойш онцлогдсноос хойш ч юм уу тий бараг жил болгон хэрэглэсэн тохиолдлууд байгаа байхгүй. Тэгээ тэндээс антибиотик тэсвэржилт гэдэг нөгөө 14 хоногийн хугацаанд антибиотик хэрэглээ эсрэгээр гидсний орчинд дарангуулагдаад байна. Тэндээ дэмжихгүй бол нөгөө антибиотик чинь нөлөөлөхгүй байна. Явандаа олон давтан хэрэглээд тахаар хеликобактерийн нэмэндээ тэсвэржилттэй болчихлоо. Тэгэнгүүт альва бактерийг антибиотик юм тэсвэртэй тэрэнд устдахгүй болохоос сэргийлэх юм нь бас л бичил орчин болоо авчиж байгаа байхгүй. Бичил орчны судалгаанууд дээр антибиотик тэсвэржилт үүсгэж байгаа тэр байдлыг бичил орчин дэмжигдүүл бууруулна. Тэгэнгүүт одоо хеликобактерийн эмчилгээнд дээр 24 оны удирдамжаар тэгээ нөгөө пробиотик ашигтай бактерийг эмчилгээнд нэмэлтээр оруулъя гэдэг ингээ оруулаад ирсэн. Тэгэхээр хеликобактерийн эмчилгээнд дээр ч гэсэн нөгөө одоо маш их антибиотикийн замбрааг хэрэглээ. Дээрээс нь яг нь нэгдсэн юм одоо манай Монголд ч юм бол юм нэгдсэн олон улсын удирдамжийг бид нар дагдаг байхгүй. Тэгэнгүүт яг тэр нэг жилийн одоо юу гэдгийг 5 жилийн өмнө гарсан удирдамжийг жил болго өөрчлөгддөг. Тэрийг ингээд яг 5 жилийн турш яг тэрийгээр явцсан одоо нөгөө эмчилгээний зарчмууд бас байгаад байгаа байхгүй. Одоо нөгөө эмчнэрийн өөрсдөө бас дээшлүүлэх хөгжүүлэх асуудал төр. Тэрнээс үүдэлтэй бас нэг юм антибиотикийн замбрааг өргөлээ. Эсвэл хүмүүс өөрсдөө надад угаасаа бактери байгаа би ингээ эмээ аваад ууцсан ч юм уу. Нэг иймэрхүү зүйлээс илүү одоо манай талд гэвэл антибиотикийн замбрааг өргөлээ хеликобактер дээр арай илүү хөөсдөг. Тэгээ эндээс үүдэлтэй хеликобактер устдахгүй болох, эмчилгээгүй болох ийм аюулаас учраад байгаа. Ер нь бол яг нэг ходоод нүддэг ч юм уу нэг жоохон асуудалтай хүн болгонлоо би хеликобактертэй юм шүү ингээл өстой дуур мэдээл баг интернетээр хайгаад нэг хеликобактерийн эмчилгээнд ийм байдаг нөгөөдгөө барьж аваад шууд уугаал дундаас нь хаяал тий. Энэ бол ер нь бол хеликобактерийг нэлээд хүндрүүлэх. Одоо сүүлийн үеийн одоо манай Монгол дахиад энэ зүүн өмнөд Азийн орнуудад хеликобактерийн эхний шатлалын антибиотикууд нөлөөлөхө болчлоо гэд тэсвэржилт өгсөн. Дараагийн шатлалуудын явъя үзье гэл ингээл одоо тэрэндээ ч одоо тэгээ бараг нөлөөлөхгүй байгаа тохиолдол байгаа байхгүй. Яг эргэн халдварын асуудал хеликобактер дээр яригддаг. Гэхдээ энийг эмчлэх шаардлагатай хүмүүстээр антибиотик тэсвэржилт гэдэг юм гарч ирчээд байгаа байхгүй. Тэгээ энэ нь замбрааг өргөлээ дахиад бичил орчны нөлөө гэдэг юм чинь аюул чухал болчиход байгаа юм дээр. Энэ хеликобактер гэдэг нэгэн тэрсних яг энэ хеликобактер гэдэг өвчлөлийн шалтгаан болон яг хүндрэл нь хаана хүрэгдэг вэ? Хеликобактер хотоодны одоо энгийнээр хэлэх юм бол тий хотоодны дотор яг байдаг бактери.
олшроод ирэхээр эмийг төрүүлнэ, үсгнэ, энэ хотоодонд өрөвсөл үүсгээд байна гэдэг нь бол судлагдсан. За тэгэнгүүт нөгөө хеликобактерийн халдвар авлаа. Нөгөөх нь хоол ундны дэг алдаад ч юм уу те эсвэл нөгөө онцлогоо эмчилгээгээ зөв хийлгэхгүй за нөгөө бактериуд нь олшроод байгааг мэдэхгүй ингээ удаа явчихаар нэлээд их талбай амарсан хотоодны архаг үрслийн асуудал үүсээд байгаа байхгүй. За тэн дээр эмчилгээ хийхгүй удаа явангуут дараа нь хотоодны шарх тэгээд хотоодны хавдрын асуудал ерөөсө хавдар үүсгэх шалтгааны дийлэнх хувь нь хеликобактер дээр л байгаа л да. Одоо манай Азийн орнууд ялангуяа манай Монголын хувьд те хотоодны хавдрын өвчлөөр аюул өндөр тэрний шалтгаан нь хеликобактерийн тархалт өндөр байна. Эмчилгээ хийя, энийг зэгцэлье гэдэг ингэнгүүт яг үнэхээр эмчлэгдэхгүй байгаад байна уу? Эсвэл бас эргэн халдвар аваад байна уу гэдэг дээр манай Монголд хийсэн судалгаа байхгүй. Зүгээр олон улсын гадны бичиж тэмдэглэсэн судалгаануудаар харахаар эргэн халдварыг их бага хувьтай гэдэг. Эмчлэгдэхгүй байна. Одоо энэ төсвөржилт үүсээд байна. Дараа дараагийн хувилбаруудаар явъя. Ингэж өчжүүлъя, нэмъя. Хоол унданд нь ингэж анхааря ч юм уу гэдэг нэг ийм юмнууд яваад байгаа байхгүй яа. Гэхдээ бидний практикаар харахаар манай Монголын нөхцөлд бас эргэн халдварын асуудлыг үүсгэж болохгүй байгаа байхгүй. Түргэн хоолнууд, гадуур хоолны газрууд те эндээс бид нэр эргэн халдвар авахгүй гэх баталгаа байхгүй учраас эргэн халдварын асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Эмчилгээнд дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хеликобактер нь эхлээ архаг үрслийн асуудал үүсэх нь дараа шархлааны асуудал тэгээ хотоодны хавдрын асуудал үүсдэг. Одоо нэг бол хүн болгоно л илүү сайн мэддэг л байсан юм. Ер нь бол одоо тэн дээр бол хеликобактерийн асуудалтай хүмүүс бол нэлээд зорж очдог бах те. Яг илэрх мэдгэдэггүйц юм шинж тэмдгүүд гэж байдгүй. За ийм шинж тэмдгүүд байгаа бол ерөнхийдөө хеликобактерийн шинжилгээ өгөхөд гэмгүүдээ гэдэг байдлаар. За хеликобактерийн залуу хүмүүс дээр юу гэдгийг халдвар аваад хоол ундны дэг барихгүйгээс ч юм уу те хотоодны орчин хит ийм тэнцвэргүй байгаад байвал нөгөөх нь олшроод залуу хүмүүс дээр эхлээд илэрх шинж тэмдэг нь юу вэ гэхээр амнаас эвгүй өндөртэй байна. Энэ жоохон хоолны ачаал төхөр аюулгаа дээр өгдөөд байна гэдэг завирууд хэлж орж ирдэг. Тэг яг зарим нь тэ нөгөө ингээд байгаа учраас би хеликобактерийн шинжилгээ өгчөөд ороод ирлээ гэдгээд ороод ирж байгаа хүмүүс ч байдаг. Ер нь нөгөө хоол босруулах зам хотоодонд архаг үрвсэл үүсэхээр хотоодонд архаг үрвсэл гэдэг нь нөгөө хеликобактер нь энгийнээр хэлбэл хотоодны ингээ нөгөө хүчил ялгаруулад хоолыг боловсруулдаг идэвхтэй эсүүдийг гэмтээгээд цөөхөн болгоод байна гэсэн. Тэгэнгүүт хотоодон дотор хоол боловсралт багасхаар нойр улчирхай цүс ингээ хотоодондоо хэсэг туслаад явдаг байхгүй залуу хүний хувьд. Тэгэхээр ихэвчлэн нэлээ одоо архаг хувилбар руу шилжтлээ 5-10 жилийн хугацаанд ч юм уу шинж тэмдэг бараг илэрхгүй. Яагаад тэгэхээр нэгнийхээ үйл ажиллагааг нөхөд те хотоод ажиллагаанд буурсан ч гэсэн нойруулчраа нөхөд байгаа учраас залуу хүн бол тийм айхтар онцгой шинж тэмдэг илэрхгүй байх магадлал нь байдаг. Тэгээ шинж тэмдэг илрээд нөгөө хотоодны архаг үрвслийн буюу дүүрээд байна, цанхаагаад байна, хөвлөгээр өгдөөд байна, хоол идэхээр шингэхгүй байна гэдэг шинж тэмдгүүд хилээд ороод ирэнгүүт бид нэр шалгаад үзэхээр аль хэзээний архаг үрвсэл рүү шилжсэн ч юм уу те нэлээд их талбай хамарсан юм байдал үүсцэн харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөнхийдөө нөгөө ийм байдлаас болоод сүүлийн жилүүдэд нөгөө эрт онцлогоо хийгдэхгүй байна. Хавдрын асуудал илүү хажуу онцлогдоод байна гэж байгаа учраас ер нь тэ одоо хотоодны хөгжил улмал залуужаад байгаа учраас яг нэг 20-20-оос 25-ийн хоорондоо нэг шалгуулж яа ч юм уу тэ одоо нэг ийм байдал руу ороод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр амбулатороор бид нар ингээ харж байхад 20-оос 25 насны хооронд хотоодны хавдар онцлогдох тохиолдол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас залуу хүн дээр шинж тэмдэг бүдэг байх нь эхний ээлжээр яг амнаас эвгүй өндөртэй аюулгаа дээр жоохон цанхаагаад байна гэд анхаарад ороод ирдэг хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь л нэлээд удцсан архаг үрвсэл рүү яагаад тэгдэг вэ гэхээр нөгөө нойруулчраа туслаад магадгүй хэсэг завиргүй явж болтгол гэсэн үг. Надад түрүүний нэг сэдв дээр нэг ийм асуулт байгаа. Одоо тэр хүчин намдаах юмны хэрэглээ байдаг штэ. Тектенк гэдэг төрлийн юмнууд тэ. Теклоденк. За тийм юмны ингэж огцом их хэмжээний хэрэглэнээс гэх юм нэг жоохон өвчин намдаах гэдэг нөгөөдгөө ингээд хэсэг ууснаас ходоод цочроод яг нөгөө нэг энэ цанхаадаг, дүүрдэг тийм асуудлууд үүсэж хагаад тэр чигээрээ нэг яг нөгөө үрдийн хэвийн байдалтай орохгүйгээр ингээд байнгын цанхаалттай ингээд яваад байна. Хоол шингэхэ болчлоо гэсэн нэг юм юу гарч ирсэн байхгүй юу? Энэ дээр юу яг ямар үйлчлэл мэдээж одоо нөгөө хотоодны хөгжлөн дээр чи өвчин намдаах юм хэрэглээ гэдэг шалтгаан айгүй том байр суурийг эзэлдэг. Тэгээд олон жилийн хугацаанд хэрэгэлсэн нэлээд асуудалтай хотоодууд одоо
асуудал үүсгээл явж л энэ өвчин намдаах юм хэрэглэх чинь юм зогсооход хэцүү. Шал нөгөө өвдөд байгаа учраас зогсоо гэж бас хэлж чадахгүй тий. Тэгэхээр ихэнх харж байхад эмийн хэрэглэн дээр айхтар архаг урвсэл үүсээгүй ходооднууд дээр ч юм уу тий харьцангуй гайгүй ходоодн дээр эмийн хэрэглээ үүслээ яг тухайн үед цочроод өвдөж болно нэг үргэлжлээд өвдөд ах магадлал нь бага. Одоо тэр хүн байнга хэрэглээд идэх хүн бол гэсэн үг. Ихэнх өвдөж байгаа тохиолдлууд дээр ингээд би нэг хэд хоног им уусан чинь ингээ аюу өвдөд ерөөсөө зүгээр болохгүй байна. Им уусан чи зүгээр болохгүй байна гэж ороод ирдгийн. Тэгээд шалгаад үзэнгүүт нөгөө бусад шалтгаанд архаг урвслууд нь аль хэзээний үүссэн. Ер нь нэг сэдрэвэл те өвдөж эхлэхээр болцсон ходоодн дээр үүссэн гэдэг байхгүй одоо идэвхтэй өрөвсөл эмийн нөлөөтэй үүссэн. Тэгэнгүүт яг үндсэн суурийн засаж өгөхгүй болохоор зовир ерөөсөө дарагдахгүй байх магадлал илүү байдаг. Тэгэхээр хэрв юу гэдгийг нэг эмч байж болж гин эсвэл хурц хоол ундж байж болж гин тэг хэрэглээ өмнө нь идчихэд нэг хэсэг өвдөж байгаа зүгээр болчдөг байж болж гин хэдэн жилийн дараа нөгөө түн зүгээр болохгүй бол хотоодыг заавал шалгуулах нэ тэн дотор засах шаардлагатай архаг урвсал яваад байна л гэж ойлгоно гэсэн үг. Яг нөгөө нэг одоо ийм ходоодны асуудалтай хэрнээ зайлшгүй ингээд өвчний шалтгаанаар өвдөлтийн шалтгаанаар өвчин намдаах болчлоо шүү дээ. Тэр үед ер нь ямархуу юмнуудыг эмийг гэх юм уу ямар эмчилгээ зөв. Тэр үед бид нар яг ямар одоо нөгөө угаасаа одоо үений тэ нөгөө бүрэн эмчлэгддэггүй архаг урвслууд за толгоон архаг өвдөлтүүд гэдэг ингээд одоо зайлшгүй өвчин намдаах юм тогтмол хэрэглэх хүмүүс байдаг. Тэрэн дээр одоо бид нар ходоод ч юм болохгүй байна байл гэж хэлж чаддаггүй учраас ямар ч байсан нэг жил юм уу тухайн хүний ходоодны байдлаас нь хамаарат жилдээ ч юм уу 6 сарда ходоодыг шалгая. Шалгаад нэлээд сайн дэмжих суурьмжлэгээ хийя. Яг эмийн нөлөөд ходоодны урвслаас сэргийлэх хэмжлэгээ гэдэг байдаг л да. Тэрийг хийя. Үргэлжлээд өвчин намдаах юмээ хэрэглэхдээ ходоод хамгаалах юмыг тохируулаад өгчөө. Байн хамт хэрэгжилдэг. Тэгжээж бид нар тэнд нөгөө эмийн нөлөөд өрөвсөл, шархлаа, асуудлууд үүсгэсэн сэргийлж явдаг гэсэн үг. Зайлшгүй л хамт дагалдаж явдаг. Гэхдээ ер нь бол аюу төвөгтэй. Ер нь бол эрүүл хүн байсан ч гэсэн сэргийлээд ходоод хамгаалах юмтайгаа цуг тэр өвчин намдаах юмнуудыг хэрэглүүл ер нь бол зүгээр юм байна тий. Тэгээ одоо тэгээ бидний практикаар үзүүлгээд орж ирж байгаа хүмүүс донд яг цоо хоёр бол ходоодтой Монгол хүн их ховор болсон. Тэгэхээр тэгээд ер нь л өвчин намдаах юм болон бусад антибиотик хэрэглэж байсан бай тээ. Ер нь хэрэглэх тодорхой хугацааны шаардлага гарвал ходоод хамгаалах юмтай хамт хэрэглэжэл гэж зөвлөнө. Ойлголоо. За монголчууд ер нь их ярьдаг л да. Эмчнэр ч гэсэн зарим нэг хүмүүс хэлж идэг. Яг өглөөдөө хоол идэхгүй гараад байна. Яарад гараад байна. Тэгвэл хоосон ходоодн дээр чинь цэсний шингэн ялгараад ингээ ходоодыг чи өрөвсүүлээд байна гэдэг асуудлууд их ярьдаг. Энэ тал дээр тэгээ дээрэс нь цэс гэдэг хэрэгтний яг үйл ажиллагааны үеийн мөн нойр булчирхай ямар үйл ажиллагаа үзүүлдэг, ходоодонд ямар нөлөө үзүүлдэг гэдэг юм тийм. За цүс болохоор илэгний эсвүүд дотор цүс үсээд ингээд жижигхэн сувгуудаар дамжаад илэгнээс юм том ерөнхий сувгаар гараад цэсний хүүдээ дотор ороод ингээд хоримтлагддаг. За тэгээд хүн хоол идлээ. Тэгэнгүүт цүс агшаад нэг удаадаа тэр хүний идсэн хоолнд байгаа өөх тосыг задлах, үүрэгтэй цэсний хүчлийг ялгаруулах. Ийм одоо механизмаар л явдаг хэрэгтэй байхгүй. Цэсний хүүдийн бол агшаад нэг удаадаа өөх тосыг задлах хэмжээний цэсийг ялгаруулна. Илэг нь төсөө үүсгэнэ гэсэн үг. Тэгээ бидний хоол тэжээлээр орж ирж байгаа өөх тосыг задлах үүрэгтэй хэрэгтэй. За нойр булчирхай болохоор яаж ажилт юм бэ гэхээр бидний хоолоор орж ирж байгаа нүүрс усыг одоо нөгөө чихэрлэг зүйлүүдийг 70% задлнаа. 30% нь өөх тосыг төстэй хамт нийлээ задлнаа гэдэг ийм л үүрэгтэй ажилдаг. Ходоодонд бидний амаар орж байгаа хоолны уурэг нь илүү задарнаа гэдэг ингэнгүүт энэ гурав зайлшгүй хамт үйл ажиллагаа явуулдаг. Ходоодон дотор хооллолтын нөгөө идсэн хоолны уурэг нь задраад ингээд жижиглэгтэй тэ нэг юм цутан цэдэм гэлбэртэй болоод цаашаа нарийн гэт рүү оронгууд цөсний хүчил ялгарлаа, нойр булчирхай шүүрэл ялгарлаа. Тэнд нөгөө үлдсэн өөхтөөс нүүрс ус маань задраад цаашаа нарийн гэтсэнд очиж шимэгддэгэ гэдэг ингээд нэг юм хамт үйл ажиллагаа явуулдаг. Одоо юу гэдгийг зөвхөн ходоод дангаараа өвдөөд ч юм уу те нойр булчирхай одоо дангаараа ингээд нэг өвдөөд байна гэсэн одоо архаг хувилбарын өвчин дээр бол бараг байхгүй. Нэг ингээд нөхцөлдүүлээд бараг чирээд ингээд хамт өвдөөд явчихдаг л хэрэгтнүүд байхгүй юу. За тэгээ манай Монголын хувьд болохоор цэсний сургуу гэдэг юм ер нь бол маш их. Яагаад тэгэхээр Монгол хүмүүс өглөө хоол хийж иддэггүй төрлийн хүмүүс шүү дээ. Тэгээ дээрэс нь нөгөө одоо идж байгаа хоолны нэр төрөл хэтэрхий өөрчлөгдөд ирэнгүүт
цусыг ялгаруулах хэмжээний хүн сэргэлдэг хүн ер нь хавралчуд ч ялангуяа өсвөр үеийнхэн бол өөх тос агуулсан юм өглөө идэх гэсэн ойлголт бараг байхгүй. Өглөөний цайгаа алдаг оног уудаг, зарим нь бүр уудаггүй гэдэг ингэнгүүт элгэнд нөгөө цус чинь ингээд шөнө унтж яхад хоногийн турш ингээд шүүрлэн ялгараад цусны хүүдээдээ ингээд ороод хоногт одоо хүний илэгнээс 800-аас 1 литр орчим цус ингээ ялгараад хоол боловсруулдаг байна. Тэрний бараг 40-50% нь шүн ялгараад өглөө ингээ ялгараад бэлэн болсон мэждэг. Тэгэхээр өглөө хавсан явчин за мэдээж нөгөө рефлексээрээ хүн шүлсээ залгаад яваад идэх те өдөр хүртэл тэгэнгүүт хоол боловсруулах зам ингээ хөдлөөд ажиллахаар цус ялгарна. Тэгэнгүүт нөгөө задлах хоол нь байхгүй, хоолтой хамт нарийн гэцэргүй явах юм байхгүй учраас тодорхой хэсэг нь хотод руугаа сүргэж орж эхэлдэг. Тэгээ энэ нь ер нь хотодны архаг өрөвсөл Монгол хүмүүст үүсгэж байгаа шалтгаан нь ер нь нэлээд их үеиг эзлээ шүү. Одоо тэгээ цусны сүргөөгүй хүн гэж бас их хаврал болчиход энэ илүү төлхөө өсвөр үеийнхэнд энэ маш их болчиход байгаа байхгүй бүр анхаарал татгууц хэмжээнд. Сүүлийн үед хүмүүс айгүй их хоосон явж байгаагаас болоод эдгээр том асуудлууд үүсэж байгаа гэж байна. Ерөнхийдөө ямар хуу хүнсүүдийг илүү төлхөө хэрэглүүл зүгээр идэх болов. За өглөөдөө одоо тэр цусыг хэвийн зам руу нурсгаад ажилуулгын тулд цусч өөр өөх цусыг уургийг задлах үүрэгтэй хэрэгтэй. Тэгэхээр өглөөдөө өөх цус уурэг агуулсан юмнууд хэрэглэе чийл гэж бид нар зөвлөж байгаа. Тэгэхээр нөгөө хоол бэлдээд иддэггүй одоо манай Монголын хоол чинь ийм нэр төрөл багтаа шүү дээ. Баялаг байдал нь бага гэдэг. Тэгэнгүүт одоо өглөө заа өндөг идья, цэцгийн төстэй талхай идья, зарим нь ганц нэг шар тосоо ууяа ч юм уу те нэг иймэрхүү л хувилбараар явж байгаа. Тэгтээ нөгөө өглөө ингээл нөгөө төвчрэл божигын сайн ажил юу босоод тэрийгэ бэлдээд идэх хугацаа гэл ингээл айгүй хэцүү байна юм чи яах вэ гэдэг асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр мэдээж бид нар нөгөө өмнө ярьсантай гидсний бичил орчноож дэмжиж хоол боловсруулах замынхаа шүүрлүүдийг ч хэвэн ялгаруулъя. Хотодны орчин гойж доктортой байлгая гэхээр өглөөдөө ерөнхийдөө сүүний хэрэглээ одоо уураг, өөхтөөс нүүрсээс гурал ингэ хамт агуулсан зүйл шүү дээ. Тэгэхээр сүүний хэрэглээ нь илүү зохимжтой юм аа гэдэг зөвлөмжийг өгж байгаа. Ялангуяа нөгөө сүний сөргөөтэй өсвөр насныханд те өглөөд нь тэгвэл сүү цагаатыг хэрэглүүл. Яагаад тэгэхээр өсвөр насныхан чинь нөгөө уламжлалт хүнснээс хит холдчиход байгаа учраас ингээд асуудал үүсээд байна гэж бас үзээд байгаа учраас тэгэнгүүт яг ингээд бас юм нэг сүү ууждаг хүүхдүүд хаварч юм уу те ингээд хит холдчихгоот бас нэг сүүн дотор байгаа нөгөө лактозыг задлах фермент идэх багтаа олчингууд нөгөө нэг гал нөлөөнүүд нь гараад идэх ч юм уу. Ингээд нэг иймэрхүү асуудлууд гараад өмнө нь бол бид нар ийм нэмэлт саплимент одоо тий зөвхөн саяны асуудал биш хүн төвчтэй хүмүүстээр уургийн нэмэлт ч юм уу юм өгц нэмэлтүүд ер нь нэлээд асуудалтай байсан. Тэгээд яг сүүлийн жилүүд нэмэгдчихлээ л да. Гэхдээ нөгөө гидсний бичил орчин дэмжих хоол боловсруулах замыг доктортой байлгах гэдэг тал дээр тухайн бүс нутгийн хүмүүсийн идэж байдаг хоолны онцлог л тухайн үндэ нөлөөлнө гэж үздэг байхгүй. Тэгэхээр биднэрт Монгол сүүнүүд тий илүү нөлөөлөх нэ гэж бас үзэх нь шүү дээ. Тэгэхээр яг бид нар амин чанарын хувьд илүү зүйлийн үед тий төрөл бүрийн хоол боловсруулах замыг хөшөлтөө хүмүүст хэрэгжилж үзэж байгаа. Яг сарлагын сүүнээс гаргаж авсан гэхээр илүү ашигтай өөх сайн тостой уураг агуулсан гэдгээрээ тий илүү чанартай сүндээ орж явдаг. Тэгээ тэндээс гаргаж авсан нэмэлтүүд тэгэхээр эднэрийг өглөө нэмэлт байдлаар хэрэгжилж болно. За өсвөр насныхаа нөгөө шууд сүү ингээд уухад боломжгүй байвал дээрээс нь нөгөө бас үнэний сүүн дотор магадгүй нөгөө лактозын их төсвөржилттэй асуудлаас болоод бас нэг завөр илрээд идэх хүмүүстэр энэ нэлээд өглөөний зай тулгамцаа асуудал болсон учраас бид нар хэрэглүүлж үзсэн. Тэгэнгүүт ерөнхийдөө нөгөө бичил орчингойч дэмжиж гин хоол боловсруулах замын орчингойч тэнцвэртэй байлгаж болох юм байна. Гэхдээ мэдээж өглөө болгоом биш те 7 хоногийн тодорхой хоногудны нэг эдийгээд ингээд ээлж дараалалаар явуулж үзэхэд бол ерөнхийдөө яг саяны асуудлууд бас нэлээд боломжийн зэгтрэх боломжтой юм болов гэдэг зүйл харагдаж байгаа болохоор ерөнхийдөө бас нэлээд талархууштай хандж байгаа. Бусад талаас гэвэл одоо миний хувьд илэгний архаг өвчтэй, илэгний хатууралтай, илэгний хавдартай хүмүүстэй илүү бас төлөвлөгөө ажилладаг. Тэр хүмүүсийн хувьд болохоор мэдээж нөгөө уургийн нэлэгжил борцсон. Ялшгүй л уураг хэрэгтэй. Суцаар хийсэн ч одоо суцаар хийсэн уургууд тодорхой хугацааны дараа зарцуулагдаад ингээ байхгүй болчдгоо. За амаар хэрэгжилж байгаа уургууд нь тэрийг илүү удаан хугацаанд барина. Гээл ингэнгүүт илэгний өвчтэй хүмүүстээр ч гэсэн бидний хамгийн их тулгамддаг байсан юм нь амаар нөхөх уургийн асуудал байсан байхгүй. Тэгээл хит үнэтэй уургийг бас хүмүүс суцаараа ойрхон хийлгээд авах боломж нь бага. Тэр уургийг яаж удаан барих вэ гэдэг асуудал тулгардаг байсан. Дээрээс нь
алигны өвчтөе хүмүүстэр хамгийн гол эмчилгээтэйгээ хамт дэмжиж явах юм гидсний бичил орчмын асуудал гарч ирдэг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс маань айгүй олон юм залгина. Өглөөнөөс эхлээл ингээл арай хүртэл. Тэгээ нөгөөдгөн донд нахаа бичил орчин дэмжих нэмэлт саплиментууд ч юм уу бас ингээ ороод ирэхээр яг явдаг л та. Тэгээ оруулаад эмчилгээ дунгаар авах шаардлагатай л. Тэгэнгүүт яг бид нар сүүлийн үед илүү энэ сарлагын юунаас гараад сүнээс гаргаж авсан уурга ингээ хэрэглээд үзэхээр бас цусан дугаарыг удаан боломжийн түвшинд барьж гин гидсний бичил орчин дэмжих нэмэлт саплимент хэрэглэх боломж нь арай бага ч юм уу тэр хүний залгих эмийн тоон арай цөөрж гин бусад ийм биеийн ерөнхий суурь чанартай байдал нь арай өсөж гин гэдэг ингээ харахаар бидний хувьд мэдээж нөгөө ялангуяа хоол босруулах замын хувьд илүү Монголдоо гаргаж авсан ийм зүйлүүд нь бидний бид илүү зохимжтой юм аа. Гаднаас орж ирж байгаа зүйлүүд нь одоо хэрэг зохимжтой байгаад яг хэрэгэлтгэл байсан л та. Тэгээ тийм зүйл харагдаж байгаа учраас бид нар яг эмчилгээнд бас илүү төлөвлөгөө хэрэгжилж байгаа. Бидний хувьд ч гэсэн ер нь яг нэг юм хоол боловсруулах зам тэгээд яг цэцлэг хэлтнүүд те илэгний өвчлөл, бөөрийн өвчлөл гээд маш олон өвчин дээр амин чанарын уургийг хэрэглэхэд одоо хэрэглүүлэхэд маш өндөр үр дүн гарсан. Энэ бол клиник туршилтууд хийгдээд явдаг. Мөн Монголын томоохон эмнэлгүүдийн эмчилгээнд ороод явдаг те. Тэгэхэд энэ үр дүн гарч байгаад нь яг баг хамт олонныхоо зүгээс амин чанарынхаа нийт хамт олонны зүгээс маш их баяртай байдаг. Ер нь бол бидний одоо энэ подкастыг санаачлан хийж байгаа гол зорилго ч гэсэн нэг ч гэсэн монгол хүнийг эрүүл байлгах юмсан мөн эрүүл мэндийн мэдлэгтэй байлгах юмсан гэдэг ганц зорилгыг агуулад хийгээд явж байгаа. За яг гидсний бичил орчныг алдагдуулдаг, урт хугацаанд алдагдуулдаг гол шалтгаан ер нь юу байдаг вэ? За тэн дээр угаасаа хооллолт орж ирнэ. Тэгээ яагаад нөгөө илүү бид нар энэ бичил орчин руу хандъя анхаарья гэдэг байгаа вэ гэхээр сүүлийн үед амьдралын хэв маяг хооллолт хит өөрчлөгдсөн. Зөвхөн Монгол төшөлтэй одоо ингээ олон улсын ураг судалгаанууд дээр яхаар ингээд нөгөө хөрснөөс ургасан тийм илүү органик хүнснүүдээс хит холдоод байна. Нөгөө түргэн хоол, нөгөө боловсруулж гаргаж авсан зүйлүүд тийм ашиггүй хүнснүүд хит иддэг болсон. Тэгээд тэр нь бичил орчин алдагдуулаад байна. Тэндээс болоод нөгөө дараагийн өвчлөл үсээд байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгээд ер нь одоо өсвөр насныхан залуу үеийнхэнд хотод гидсний өвчлөл аюул болчиход шүү. Ер нь цусны чулууны асуудал дөнгөж 13 таа хүүхдэд гарч ирж байна. Хотодны эрт үеийн хадрын асуудал яг бүр тийм илбэг биш л гэхдээ эрт үеийн хадрын асуудал 22-т 21-т гарч ирж байна гэдэг нь энэ яг мэдээж нөгөө хеликобактер хаалтын цагмаг гэл ингэ нөлөөлөх боловч бид нар юу идээд яагаад энэ ингэ залуужаад байна вэ? 10 жилийн өмнө одоо 40-оос дээш 50-оос дээш настай хүмүүст цусны сургууны асуудал тэрнээс гаралтай одоодны өрсөл байдаг байсан бол одоо 15 16 дотор үсээд байна гэд ингэнгүүт бидний хоол хэрэгжилж байгаа зүйл хит холдчиход. Тэгэнгүүт энэ дээр нөгөө тухайн бүс нутгийн онцлог одоо бид нар ингээд нөгөө хөгжөөд өөрчлөгдөөд ингээд олон төрлийн хүнс хэрэгжилж чаддаг одоо боломжтой болж байгаа ч гэсэн Монгол хүний бие гэдэг юм өөрчлөгдөхгүй нэ. Тэрийг бүр аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр монгол хүн эрт дээр үед юу идэж харьцангуй боломжийн амьдарчдаг байсан юм бэ гэдгийг л бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өсвөр үеийнхэн маань нөгөө гадтай ундааны хэрэглээ халуун наваатай хоол За тэгээд нөгөө түргэн хоолнууд гэдэг ингээд нэг ийм асуудлуудаас болоод гидсэнд байх ашигтай бактериуд нь байхгүй болсноос энэ ялангуяа хоол босруулах замын өвчлөл хеликобактерийн халдварууд нь илүү их хурдан газар авдаг ч юм уу ийм асуудлууд үүсээд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь харуулж хэлэхэд эцэг эхийн хувьд ч тэр хүүхдүүдийн хувьд ч тэр илүү уламжлалт хүнс рүүгээ хандъя, бичил орчин дэмжигдэл рүүгээ илүү хандъя гэж л зөвлөдөг болсон. Тэгэхээр ер нь бол яг монгол хүнд монгол хөрсөн дээр ургасан ногоо ургамал тэрийг идсэн мал амьтдын үршим гэдэг юм яг өгдөг. Ер нь бол ерөөсөө л одоо цаашид тийм бэжэж энэ олон өвчлөлүүдээр өвдөхгүй байх үндэс болно л гэж зөвлөж энэ одоо өсвөр үеийнхэнд л ойлголоо. Хүмүүсийн дунд нэг юм пробиотик, пребиотик гэдэг нэршил яваад байдаг. Энэ хоёрын ер нь ялгаа нь болон давуу сул талууд нь тийм бод. За пребиотикууд нь болохоор ерөнхийдөө нөгөө гидсэнд бидний байж байгаа бактериуд нь хооллоод илүү олон болдог тийм хүнснүүд гэсэн үг байхгүй. Тэгэхээр ихэвчлэн ургамлууд хөрснөөс ургасан ногоон өнгийн ургамлууд тодорхой зүүн тооны одоо жимснүүд за тэгээд мэдээж одоо Монголын нөхцөлд гэвэл одоо эрүүл өвс идсэн малын мах ахаа дээрээс нь одоо нөгөө
малаас гарч байгаа сүү цагаан эдэнүүд эднэр нь ерөнхийдөө пребиотикуудыг бүгдээрээ агуулнаа. За тэр хүнснүүдийг идэхээр бидний гидсэнд байгаа бичил орчин тэр хүнснүүдэд илүү дуртай ах нь шүү дээ ашигтай бактериуд нь тэрийгээр хооллоод ингээ олон ширхэг болоод биднийг хамгаалж идэг гэсэн үг ингээр хэлэх юм бол. За пробиотик гэхээр гидсэнд байгаа тэр нөгөө 1 тэрлэн орчим бактери дотроос ингээд багцлаад энэ ийм төрлийн энэ эднэр нь илүү их давмгаа юм байна гэсэн ингээд нэлээд хэдэн нэр төрлийн бактериуд байж идэг. За тэгээд яг хуу янз янзын судалгаанууд байдаг. Яг илүү нэг 100 нэр төрлийн ингэж л ихэнх судалгаан дээр л бичсэн байдаг юм байлээ. Тэгэхээр тэн дотроос хамгийн олон байвал асуудал үүсэхгүй бүх хөшнөөс сэргийлэх боломжтой бактериудыг нь агуулсан зүйлийг одоо тэр бактери тэр хүнсэн дотор байдаг. Идлээ тэр нь ингээд нэмэлтээр орлоо гэдэг ийм хувилбар байдаг хүнснүүдийг болохоор пробиотик. Одоо нөгөө эмнүүд нь ч гэсэн байгаа шүү дээ нэмэлт саплиментууд нь пробиотикууд аль бактерийн пробиотик юм бэ гэж хэрэглэе гэдэг нэг ийм ялгаа байгаа. Манай Монгол хүнсний хувьд гэх юм бол сүү цагаан эдэн нь л пробиотикийн агуулмж өндөртэй шууд нэмэлтээр орно гэж л үздэг. Монголд байгаа яг ургамал жимс юмнууд бол илүү пребиотик нөлөө нь илүү юм гэж үздэг. Энэ нь бол хүмүүс нэг одоо тараг гэж байт юм уу сүү цагаан эдэг ингээд хэрэглэхээр эсгэлэн төрлийн юм дээр хэрэглэхээр за окей энэ бол пробиотик шүү гэд бүр савлаад хүртэл ингээд зардаг шүү дээ шууд тэгж тайлбарлаж болно гэсэн үг. Одоо пробиотикийн агуулмж өндөртэй хүнс гэл нэг ихний 10 хүнс ч юм уу те тэрний ихний 3-т бол дандаа сүү цагаан эдэнээс гаргаж авсан хүнснүүд гэдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л сүү цагаан эдэн яг пробиотик нөлөө байгаа. Гэхдээ пробиотик нөлөө нь илүү давмгаа юм аа. Тэр нь одоо бид нар хэрэгжилж байвал тэ одоо нэмэлт саплимент заавал хэрэглэх юу одоо нөгөө сүү цагаан эдэгээ боломжийн идчихдэг байвал бас нөгөө өвчлөлүүдээр өвдөхгүй нэ тэ заавал нөгөө антибиотик хэрэглэх үедээ ийм уу ч юм уу тийм байхгүй байхаас боломжтой гэж үзэх нь шүү дээ. Байнга тэрийг чадварчуулаад, сайжруулад, олшруулад яваад идэг гэж томлоо. Магадгүй халдвараар өвдөггүй ч байх үндэс байхыг үгүйсэхгүй, хавдраар өвдөггүй ч үндэс байхыг үгүйсэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол уламжлалт хүнс рүүгээ илүү хандаач. За тэгэхээр яг бас нэг юм гарч ирдгийн. Гэхдээ одоо бас яг Монголд бол судлагдсан юм байхгүй. Нөгөө зүүн өмнөд Азийн орнууд ялангуяа тэнд одоо манай Монгол орчиж байгаа шүү дээ. Тэр Монгол хүмүүсийн хоол босруулах замд тэр нөгөө лактоз цүнд байгаа нүүрс устай лактозыг задлах лактаза гэдэг фермент идэх ер нь бага. Тэгэнгүүт энэ хүмүүсийн сүүн төрлийн хэрэглэхээр ингээд бас завир үстгээ дүүрдэг, гүлэгдэг тэ ерөөсөө нэг л юм таагүй байгаад байна гэд ингэдгээ гэсэн тийм нөгөө нэг юм одоо дэлхийн бүс нутгийн судалгаанууд байж байгаа бусад орныг бодвол юм. Гэтэл манай Монголын хувьд болохоор багасаа яг тийм хэрнээс сүү цагаан эдэг илүү хэрэглээд эхэлсэн учраас магадгүй тэр лактоз тэ нөгөө төвчлөлтэй байдал нь зарим хүнд ингээ аажимд байгаагүй болсон ч юм уу тэ эсвэл тэр хэрэглээтэй холбоотой багассан байхыг үгүйсэхгүй гингүүт сүүлийн үед нөгөө өсвөр насныхаа залуу үеийнхэн маань хэрэглэх нь багассан. Тэгээд хэрэглээчээ гэж зөвлөнгүүд надад ийм таагүй байдал үүсээд байна. Би ийм лактоз цэцэртэй хүн би сүү уудаггүй гэдэг асуудлууд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ дээр чинь тэр хүмүүсийг тэ нөгөө ялцчгүй саплимент хэрэглүүлэх хэрэг гарч байгаа учраас юуг илүү зөв сонгох вэ гэдэг асуудлаас яригдчихэж байгаа. Яг энэ дээр би сая асуух гал бодож илаа л да. Лактоз зарим нэг өвчлөл дээр сүүс бүтээгдэхүүнийг ингээд тасгарсан байгаа байхгүй юу? Энд чинь хэрэгжилж болохгүй гэсэн гэдэг байдлаар яг тэр сүүнд агуулгадах лактозын хоригдлоод байна уу? Юуг нь хоригдлоод байна? За тэгээ одоо нэг ийм асуудлаас гараад байгаа. Тэр нь нэг хүнсний үйл зохицол яг одоо үзэж байгаа зөвлөлтөө яг тэгэхээр нөгөө нарийн гидсний ийм бүдүүн гидсний нэг юм бүлэг асуудалтай өвчлөл Монголд аягүй болчиход байна. Бид нар яг 100% ялгаа онцлох боломж байгаа. Гэхдээ яг нөгөө цусан дах үздэг өвөрмөц маркеруудыг үзэх боломж гарч ирж байна л та. Гэхдээ тэн дээр нөгөө ийм шинж тэмдэг тухайн оны хэв маяг ингээ бүх юмыг нэлээд удаан судалж ингээд нэг эмчилж ингэж явж ээж за нэг энэ тал руугаа юм байна одоо ингэж явъя ч юм уу те нэг юм яригддаг. Тэгэнгүүт тэн дээр одоо нэг хүмүүсийн ярьдаг юм нь би ингээд сүг лактозыг одоо нөгөө юутай задлж чаддаггүй. Дахиад хүнсний үйл зохицол үзүүлсэн одоо ингээд надад тийм таагүй байдал байгаад гэсэн чинь хүнсний үйл зохицол үзүүлэхээр энэ
хүнснүүд ингээд болохгүй гэсэн. Тэгээ би энийг ингээ хорцсон. Одоо тэгсэн чи идэх юм байхгүй болчлаа. Яах вэ? Эсвэл нөгөө ингээд хит их юм хоолны дэглэмийн асуудал яригдангууд Монгол хүний биед зохимжгүй гадны судалгаатай дэглэмүүдийг уншаад хэрэглэхгүй гэдэг ингэсэн хүмүүс байгаад байгаа байхгүй. За яг хөө зарим нэгэн одоо эмчнэр яг нэг 100% бас яг шууд сүүгээ болоо энэ төр гэж хэлэх нь бага л ах гэж бодож байна. Миний байр суурь ямар байдаг вэ гэхээр тэ одоо 20 эдтэй 30 эдтэй хүнд гинтхэн ингээл хүнсний ихт мэдрэгчлийн асуудал энэ төр үсээд ах магадлал нь бага. Гинтхэн л тэ төрөх наснасаа л тийм байгаагүй бол гинт лактоз асуудал. Тэгэнгүүт тэн дээр нөлөөлөд байгаа юм нь болохоор хэрэглээ нь бага болчоор тэндээс нөгөө одоо юу гэдгийг энгийнээр хэлэх юм бол тэг хүн өдөрт юм нэг 10 хил мөрөөл яваад байвал тэрэнд гэтэл 5 хилийг өөрч явж байгаа гинт 10 хил үрээд ирэхээр ядарна шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө хоол боловсруулах зам хэрэглэхгүй байж байгаа хэрэглэхээр асуудал үүсээд байна. Эсвэл хоол боловсруулах замын нөгөө өвчлөл нь байгаад байгаа харахаг үргэлжлэл асуудал нь байгаад хахад хэрэглэх ёстой ч өмнө хэрэглэхгүй байсан тэр сүү цагаан эдэг ч юм уу нөгөө юмнуудаа хэрэглээд ирэхээр завир үсээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр нөгөө одоо манай аймлагийн ч юм уу одоо бидний ер нь ихэнх нь тийм байр суурьтай байгаа л гэж бодож байна. Эхлээд тэр харахаг өвчлөл асуудал байвал тэрийг нь засъя. За тэрийг застал энэ хүнснүүдийг тэгэхээр үнэхээр таагүй байвал заах хэсэг зогсоочих. Тэгтээ цаашаа идэнэ. Тэ сүү цагаан эдэн дээр ч гэсэн нойрлцоо ачаал нийлүү ч юм уу тэ тэрийг задлах байдал нь байгавал энийг бид нэр засаад туслаад ингээд өгчё. Тэр 10 хилийг өөрөх чадaltaй болгоод өгчё. Тэр тэгээд дараа нь хэрэглэе. Түүнээс биш 100% хоригл гэдэг ойлголт бол байхгүй. Би бол тэгж үздэггүй. Ерөнхийдөө аль болох нөгөө Монгол хүндэд зохиомжтой ойлгомжтой хүснүүд сүү цагаан эдэгч гэсэн нэг тийм хориглоод байна гэсэн ойлголт бол байхгүй. Хүмүүс сүүлийн үед яг нэг тийм хотоодны өвчлөлийг яаж онцлуулах вэ гэд ярьж байгаа. За дурангаар онцлогддог юм байна гэдэг дээр яг дурангаас айгүй хайцтай байгаад байдаг. Тэр нь болохоор яг дурандуулах үеийн зөвөр тэг хамт амьдсан яриагаар хүмүүс айгүй ивүүн байлээ ч гэдэг юм уу те. Эсвэл яг дурандуулаад илүү сэтэрсэн эдэр гэдэг ойлголтууд байгаад байдаг байхгүй. Энэ дээр яг зөв ойлголт өгөх юм бол. За хотоодны өвчлөлийг яг 100% баталгаатай онцлох одоо ганц шинжилгээ нь бол дурангийн шинжилгээ байхгүй. Хамгийн өндөр ач холбогдолтой шинжилгээ. Бид нар аль болох одоо дурандья оншоо зөв тодруулж арга хэмжээ авъя гэж зөвлөдөг. За мэдээж ачаалттай шинжилгээ хэцүү те. Тэгвэл одоо манай аймлагийн хувьд бол анх Монголд удуулахтай дуран хийж эхэлсэн те. Тэгээ ингээ харж байхад заавал тэрийг зовоод ийм ачаалтайгаар дурандаад яах юм бэ? Нэг үе болохоор хүмүүс нөгөө унтуулахтай дуран гэхээр ингээд яах юм бэ? Айгүй муу ингээ унтчихаар бараг нөгөө наркостой төстэй те ингээл бараг л би дараа нь мартдаг болчин ч юм асуудал ярьдаг байсан. Тэгэнгүүт за тийм ойлголттой байгаад 10 жилийн өмнө бол те одоо дурандуулж байгаа хүмүүсийн дийлэнх сэрүүн дурандуулаад тэгээ нэг дурандуулаад тэр чинь айгүй хэцүү мэдрэмжтэй яг зарим хүндээ гайгүй те дийлэнхтэй хэцүү. Тэгэнгүүт тэрнээс хойш ингээ тойроо яваад иддэг. Айгаад дурандуулахгүй. Тэрнээс болоод нөгөө газар авцаа асуудалтай онцлогдож байгаа тохиолдлууд их байгаа байхгүй. Тэгээд бид нар ингээд ярьсаар, тайлбарласаар байгаад одоо унтуулахтай дурангийн ач холбогдлыг хүмүүс ойлгоод одоо манай аймлагийн хувьд бол амбулатороор үзүүлж байгаа хүмүүсийн 80% нь унтуулахтай орж байна. Заавал тэрийг тэгж зовоод байгаа. Унтуулга гэдэг нь суцаар тэр үнийг богино хугацаанд тайвшруулах унтуулга хийнэ. Тэр нэг тийм гаш нөлөө байхгүй. Жирэмсэн хөөлөгчүүд хүртлийг унтуулж дурандж болтгоо. Тийм бодисоор унтуулдаг хана шүү дээ. Тэгэхээр бидний одоо сүүлийн зөвлөгөө бол дурандах ёстой. Айх юм байхгүй. Унтуулаад дурандчаа гэдэг нэг юм зарчим барьж байгаа. За мэдээж дурангийн хариуцгал дээр хүмүүс аягүй их юм ярьдаг. За тэгэнгүүт яг хөө мэдээж нөгөө юм ингээд ийм шатараалаар хөгждөг учраас олон жилийн өмнө ч юм уу ариутгахлын юм тусгай машин байхгүй, аппарат нь байхгүй бол мэдээж халдвар дамжин тий хеликобактерийн халдвар, вирусын халдварууд дамжнаа л гэж үздэг. Гэхдээ одоо яасан бэ гэхээр сүүлийн одоо бараг 15 жилийн хугацаанд тий автоматар угаадаг, хэдэн шатлалаар угаадаг, хэдэн төрлийн бодисоор нь угаадаг болцсон учраас одоо ер нь бол манай Монголд тий нэг тийм гар мараараа угаагаад л тий аюу асуудалтай дуран хийж байгаа бараг хөдөөний амигч байхгүй байх гэж бодож байна. Тэрийг одоо манай аймлагийн дурангийн баг бол одоо Монголд тий одоо ер нь бол хэлэхэд Монголд анх л дурангийн бүх зүйлүүдийг л бараг л хөвшүүлсэн л тийм л баг байдаг гэж би үздэг. Тэгэхээр тэнд анх л одоо бас сонгогдоод ирэл тэр дурангийн автомат угаалгын машин
яаж хариуцах вэ? За тэгэнгүүт маа дурангийн банк тэрийг нэвтрүүлж ярьж явсараад одоо автомат машинаар дуран угаадаг, хідэн шатлаар угаадаг, хідэн удаагийн бодисоор угаагаад нөгөө бактери, вирус асуудлуудыг устгадаг. Тэгэхээр ерөнхийдөө дурангаар халдвар дамжих магадлал 98% үүсэгддэг гэж үздэг. Тэгэхээр нөгөө буруу ойлголтуудаас салаад эртхэн аншоо зөв болоод дэмжлэгээ хийгээд явбал одоо нөгөө хавдраар, шарахаар асуудалтай зүйлээр өвдөх магадлал багаснаа л гэж зөвлөмөр байна. Би гэхэд одоо яг нөгөө нэг юм айдаг төрлийн хүн байхгүй. Би чи ингээд сойзоор нөгөө хэлний өнгөр ингээд уудаг ш хүмүүс. Тэгэхэд л ингээд өгүүлээд бөөлжөөл нүдэнд нөлөөсгүйгээл ярьдаг юм байхгүй. Тэгэхээр ер нь бол унтуулгатай байвал ямар нэгэн аюул байхгүй. Дээрээс нь ер нь бол энэ аюулж байхгүй. Ерөөсөө л тэгээд хоорондын татамж гэж байдаг юм. Одоо тийм. Тухайн дурангийн нэг юм одоо дурандуулахад гимгүй тэрнээс ойрхон бол болохгүй ч гэх юм уу тийм. Дурандаа тухайн дурангийн өөрчлөлтөөс хамаарна. Үнэхээр одоо шарах хэлбэрчсэн архаг шарах байвал бид нар 2 сарын хугацаанд дэмжлэгээгээд 2 сарын дараа идэх ч үү гэдгийг та заавал шалгадаг. За шалбархаа байгаад тэндээс нь эдэн шинжилгээ авах юм бол хавдрын урьдлын юус гэдэж магадгүй шүү гэдэг тийм хариу гарах юм бол навчтай амжилтгээ хийгээд 3-аас 6 сарын дараа тавтан шалгадаг гэдэг ийм зарчмаараа нэлээд бас эмчилгээ шаардлагатай анхаарах шаардлагатай архаг өрсөл байна шүү гэх юм бол эмчилгээ дэглэм бүх юмыг зөвлөж өгөөд жилийн дараа заавал дурандъя. За харьцангуй гайгүй ходоод байвал за уур шаналгаа гайгүй байвал 2-оос 3 жилийн давтамжтай дурандъя гэж ерөөсөө тухайн дурангийн өөрчлөлтөөр яаж гарах нь тэгж дурандна. Түүнээс 5 жилдээ нэг дурандуулчаарай ч юм уу тийм ойлголт бол байхгүй. Тэгээ өмнө нь бол яг мэдээж бүдүүн гэцний дуранг 40 наснаас дээш хийлгийа. За хотоодыг нэг 30-аас дээш хийлгийа ч юм уу байлаа л да. Гэтэл одоо тэгээ 28 настай хүнд бүдүүн гэцний хавдран онцлогдож байна. Хэллээ штэ түрүү 15, 16, 12-оос хотоодны асуудал эхэлж байна. Тэгэхээр одоо яг тийм насны хязгаар заах боломж бага л болчиход байна л да. Тэгэхээр ер нь л одоо орчин зэргийн хүслэгтэй орчлох хэрэгтэй л гэсэн үг. Тэгээ дуранг тэгээ хамгийн өвд таатай завгүй асуудалгүй дурандах боломж байна. Тэгэхээр тэрийгээрээ шалгуулчих болно гэсэн. Ер нь бол тэгж ойрхон орлоо гэдэг ямар нэг эрсдэл байхгүй шүү дээ. Тийм шаардлагатай гэвэл бид нэр хэд хоногийн зайтаж дурандж хардаг. Дурангаас болоод хотоодны салст гэмтээд ч юм уу тийм асуудал үүсчин гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. За баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч ирж маш одоо ашигтай хэлцээтэй ашигтай юм яриа өгсөн танд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд энэ удаагийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна.